Сайн уу манайхаа. Өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэнд хүргэе. За манайхан талигачдынхаа хойноос алтаа ирцэг нээн гэдэг штэ. Тэгэхээр надаа энэ түүх үнэхээр сонирхолтой санагдлаа л да. Та бүхэндээ хуваалцъя. Талигачийн алтан сав буруу нээснээс болж нас барсан түүх. Түүхээ сонсцгоо хэдүүлээ. Насаараа шоронгоор явсан Базарсадын цогт гэдэг эрийн богинохон амьдралын төгсгөл болсон аимшигт явдлыг одоо та бүхэнтэйгээ хуваалцъя. Усны их нь болингартай болоо, адаг нь болингартай гэдэг ардын зүйрэг байдаг. Тэгвэл цогт цаанаал нэг бүтэхгүй угшилтай хүн гэдэг нь элт байжээ. Дөнгөж төрсөн даруйд нь ихэн годомжинд хайснаас асрах газар бараатан хүн болсон юм санжээ. Гэвч 5 настайд нь хөдөөний сайхан сэтгэлд эрэм хоёр өргөж авснаар эрх таних элбэг хангалуун амьдралд хөл тавьжээ. Түүнийг өргөж авсан Базарсад хэмээхэр хизээж хүний хүүхэд гэж ад үзэж байсангүй. Харин ч өөрөөрөө овоглон өмсөж зүүх эдэх уухаар дутаалгүй явсаар 8 нас хүргэсэн гэдгээ. Гэтэл энэ үеэс хүүгийн дотор нуугдаж байсан төрөлхий муу авир илэрч эхэлжээ. Тэр хүний өөдөөс ихсэлж харддаггүй, гөлгөнсөн хүйтэн харцтай. Тэгсэн хэрнээ гар хуруун зүгээр байхгүй. Орсон гарсан хүмүүсийн элдэв дил сул ямиг дэлсчихдэг нэг л тиймхэн хүүхэд болон өссөн байна. Төөний энэ хачин авирт эцэг ихэн санаа зовон дэмээл нүрээ улалцуулж суудаг байваа. Арга барахтаа лам хараар хүртэл явж үтсэн юмсан ч. Гэтэл Базарсадын талын холын хамаатан болох өвгөн лам яагаад ч юм бэ? Энэ хүүхэд хүнд хань болохгүй. Өөрөө ч ороолон болж дуусна. Тэбэс та хоёр дэмэм хийж байхаар наад хүүхдээ байдагт нь аваач өгөө. Гэсэн тул дахиж ийм тийм гэж явхаа болон хүүгээ зөнд нь өсгсөн аж. Ээнхүү өргсөн эцэг ихийнхээ хайр халамжинд бөмбөрсөөр цогт сургуульд орсон ч сургуульд орсон эхний өдрөөс л хүүхдийн харандаа үзэг хулгайлан хүүхэд зодсон сурлага даарав хичээл хийдэггүй гэх мэтчлэн элдв хил ам таталж эхэлсэн бөгөөд энэ бүхэнд эцэг их нь зовсоор арай гэж хагас жилийг авчээ. Эдрээс тачгалсан өвлийн нэг өдөр Базарсад адууга манаж хоноод өглөө орж ирэхдээ орчин муу хүүгээ гэртээ гүйгээд ирж байна гэж зүүдэллээ. Маргаашнаас эргээд гэрээ санаж байгаа байх. Энэ олон хоногийн цас шуурга хаашаач явуулсангүй гэж ярьсан байна. Гэтэл үдийн алдад сумын сургуулийн захирал хүүгийнх нь ангийн багшийн хамт гэрт нэрхэн тэр. Тэд нэг хэсэг эг маг хийн сууснаа. Танаа хүүхэд оргоод 2 хонож байгаа. Гэртээ ирээгүй юм уу? Бид цаг алдалгүй ирэх гэсэн боловч зам хаагдаад ирж чадсангүй гэсэн байна. Энэ мэдээг сонсоод бүгд сандран уйлаа майлаа болж тал тийш эрэл сурал гаргаж хэдэн хоног хайсан ч цогт ерөөсөө олдсонгүй. Санаагаар унсан эцэг ихэн золтой цус харавчихсангүй. Гэвч тэднийг ингэж бөөм болж байхад манай нөгөө цогт аль хэдийн замын унаанд дайгдан нийслэл хотод ирчихсэн. Энд тентхийн зах дэлгүүрээр тэнэж яваад хулгай хийж амьдардаг 2 залуутай танилцсан тэдний шавар тагцсанд оччихсан байж. Сугар төмөр чөдөр гэдэг тэдгээр залуус түүнийг гэртээ аваачиж хооллон. Энэ сэргэлэн хүү байна. Ах нар нь чамд амьдралын алтан боломжуудаас сургана. Тэгээд сайн халаас ч болоод юу сурснаа харуулж амьдрна. Хэмээн хөөргөж суучи. Ээнхүү цогтын амьдралын зам мөр буруу тийшээ шуударсан гэдэг. Хулгайч залуус түүнийг айл ухуулах, автобусанд хүний хармаас ойлуулах. За мөн олон зүйлд сурган дадлага жуулсан тул нэг жил өнгөрөв үгүй юу маньхүү ганцаараа хулгайн анд гардаг болсон байна. 2 жил хэртээ буруу гараар амьдарсан цогт 10 нас хүрсэн өдрөө автобусанд хулгай хийж байгаад цагдаад баригдан
Урд нь уйлдэж байсан гэмт хэрэгүүдээ нэгд нэгэнгүй хэлснээр хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт 3 жил хоригдох ял авч шоронгийн амьдралд хөл тавьжээ. Сайн хүмүүсийн буйнд өөдрөх сайхан амьдрах боломж ирээдүйн ийхүү унтарсан хэрэг. Хүүхдийн колонд байхдаа байнга хүүхэд зодон таагарч байгаад яг соллогдох жилээ хүүхдийн нүд сох хатхан хараагүй болгосноор дахин 10 жилийн ял нэмүүлсэн гэдэг. Харин энэ үед түүний бие бэлдэр гайхалтай хувьсан өөрчлөгдөж хүний арга ивийг сүрхий олдог овжин нэгэн болсон байна. Тиймээс хорхийн ажилчид түүнийг ойр зургийн ажилд зарах нь их болж мөн энэ хэрээр цогтч хүмүүсийн итгэлийг олсоор 15 нас хүрсэн жилээ хорхийн сахиул өвгөнийг ус түлээ ойртуулан өгч гар хөлийн үзүүрт нь зарагддаг болж л дээ. Ганц бие өвгөнч хүүд сайн байх болж гэрт нь орж ирэх үед элдв сонин юм ярьж өгөн 41 чулуу таслахыг зан басгүй ганц нэг тарин ойр зүрийн майн мэгзэм уншуулж сургасан байна. Ингээд тэрбээр 1995 оны 16 нас хүрч насанд хүрчтийн шоронд шилжин ирснээр томчуудын амьдралд орсон гэдгээ. Гэвч хар багаасаа шоронгийн хаалга татан юм үзэж хатуучсан цогт гэртээ ирж байгаа юм шиг юр ажирсангүй. Овгор товгор ялтнуудын гар хөлийн үзүүрт зарагдан тал засч гүйсээр эвээлд нь орж таата гихч тарвалзах болонгуудаа хоригдлууд болон хянагч ажилчдын алдсан гээсэн имийг чулуу таслан хилээд өгчдөг ховилгаан төрхтөө нэгэн болсон байна. Муу хүний заяа завагт гихчээр мэрэгдүүлгэн чихэнхтэй онож сүүлдээ хорхийн эмч жолоочоос өгсүүлээд бараг бүгд манерээр мэргэлүүлдэг, этгэж биширдэг болж л дээ. Энэ маягаар 2 жил гаруй болоод байтал 1997 оны ардын хувьсгалын баяр наадмаар ерөнхийлөгчийн өршөөл гарч мань хүн өршөөлд багтан нарны амьдралд гарва. Зя одоо сонирхолтой юм болох нь тийм ээ. Хэдийгээр хар багтаа шоронгийн хаалга татсан ч мэрэгэн түргэн гэж алдаршсан тул тосоод авах хүн цөөнгүй л бай. Ялангуяа сүүлийн 1 жил сүрхий дотносон бишрэх болсон насан гэгч хижээл авгаа түүнийг их багш гарч ирлээ хэмээн сүйд майд угтаж аван гэртээ хэд хоног амраагаад нэг өрөөгөө суллаж өгөн амьтан хүнийг хүлээж авдаг газар болгож илтээ. Энэ үеэс цогт өөртөө ихэд эрдэм бардамнаж өөрийгөө 7 үеийн үзмэрч өнгөрсөн одоо ирээдүйн амьдралыг хэдэн үеэр нь хэлдэг чадaltaй мэдлэлтэй хань ижил үрийн заяа дуудана. Хар цагаан хил ам хараал жатаг хариулна гихчлэн дөвчгнөж гарва. Насан авгаач гэсэн. Түүнийг хөөргдөн ойр хавийнхандаа хангалттай рекламдаж гарав. Хам хилэн ханцуутай шар торгон дээлийн хормоо намируулж хэдэн давхар олбогт заларсан цогтыг хэнч орон шоронгоор дамжсан нэгэн гэж бодохгүй тул удалгүй баггүй үйлчлүүлэгчтэй болж худал үнэн буудан арга засал хийж байгаа нэрээр ловерцаар байгаад нэг жилийн дотор нилээд баяжсан бөгөөд хань ижил үрийн заяа дуудуулах гэж ирсэн огт бүс гүйжүүдийн этгэл бишрэл дээр дөрөөлн засал хийж байгаа нэрээр дур зоргоороо эдэлдэг болжээ. Гэтэл нэг өдөр насан авгаа учиргүй уйлан хайлан орж ирв. Арай гэж сургийг нь гаргатал. Тэгээд манай нагад захын ганц хүү нас борчихсон гинэ. Хэдэн өдрийн өмнө гэрээсээ гарч яваад тагчиг болсон юм байх. Арай гэж сургийг нь гаргатал хүнд алуулчихсан байна гин. Ямар нүгэлтэй орчлон бэ? Багш минь хойдох урдах ажлыг нь хариуцсан гүйцэж өгөөч. Муу ах минь таныг л алтан савыг нээж өгч чадах болов уу гэж асуухаар нь би чадна байх гэж хэлчихлээ. Монхог шун лаасуур юу ч бодхоо болсон цогт. Үүнийг сонсоод юун түрүү алтан сав нээхэд дор хаяж 50,000 төгрөг өгөх байх яадаг юм. Үзээд алдъя гэж бодоод ах дүү нараа орой бүрэнхий дэргэж хэлээрээ талигачийн алтан савыг шүн нээдэг учиртай юм. Би танд туслахгүй болоо хэн туслах билээ гэж дөвчгөнжээ. Ингээд авгайг худал үнэн хөөрхийлэх зураа талигаач залуу яаж өнгөрсөн болох ямар жилтэй
Хэдэн настай хүн байсан бэ гэгчлэн зарим нэг имийг амхандаа судалмар болсон байна. Тэгээд авгаа гарсан хойно 25 настай хүний тэр жилийн зурхайн зурлагыг календар дээрээс уншин мэнг заслыг нь цээжилж аваад сууж байж л дээ. Орой 10 цагийн үед Талигачийн аав ах дүү нарын хамт орж ирэхэд цогт их л төвчин царай гарган төрсөн жил нэрийг нь хэлээрээгээд хурууга инчтэн содроо эргүүлж суусны эцэст. За. Бөөрлөө чи насны тоо гүйцсэн байна. Хар эдэнд хордож бозарцсан байна. Хойтхыг нь бие дааж хийж өгнө. Харин газар хөндүүлэх, толгойд суух ерөнхийд нь ном уншуулах ламыг гандангаас авна биз. Сүнсийг нь амьрлуулах арга засал, бузар арилгах ямыг би эндэ хийн. Гол нь Талигачийг хойд төрөлд нь амар амгалан аваач иж. Сайн төрөл олох гол зүйлийг нь номын дагуу чадaltaй лам хийх нь чухал. Хөрсөн биеийг нь аваачиж болох бол яах вэ гэсэн байна. Эрсэн хүмүүс ч уйл хайлан тэгэлгүй яах вэ гэцгэн. Түүнд 50,000 төгрөг дээлийн дурдан толгой цай зэргийг барин тандал даадахыг гисээр явцгаач. Тэдний гарсан хойно манер жигтэйхэн сэтгэл хангалуунаар жуумалцсан. Айлын болгон амьд амьтны толгой эргүүлэх гэж үйлээ үзэх үү? Талигачдаар бизнес хийвэл боломж юм байна. Үгсэн хүн ямар үг хэлэх биш гэж бодон суужээ. Тэрч байтугай энэ бодлоо насан авгаад бараг хэлчихсэн байна. Ингээд Талигачийг хөдөөлүүлэх ажил дуустал жигтэйхэн эрдэм номтой хүний царай гарган худал үнэн баахан ном тарин уншаад басхуу. Хэд 3 төгрөг нэмж аваад сэтгэл амар сууж байдлаа. Хэд хоногийн дараагаас хүйтэн хөх царайтай. Дэрс шиг нарийнхан хөлтөй. Махир урт гартай. Биеэрээ дүүрэн хар устэй хүн. Зүүдэнд нь үзэгдэн мойрыг нь хулж яах болсон байна. Хэрийн имийг тоодоггүй цогт хэн үедээс үед болсонгүй. Харин нөгөө муухай хүн шөнө болгон шахуу зүүдэнд нь орж сүүлдээ хажуугаар нь хэвтэн махир гараараа нүрийг нь илэх. Морин дээрээс нь татаад нэг тиш нь авч явах гэж байгаа юм шиг чирээд байх шиг болсноос хойш. Нэг л биш боллоо гэдгийг мэдрэн цогт сандарч эхэлвэ. Гэвчинглээгээд байдал дээрцсэнгүй. Харгаа барсандаа арц хүж асан өөрийгөө ариулж хүртэл үдсэн байна. Тэгтэл нөгөө хүн бүр гэрэл гигээтэй байхад хүртэл үзэгдэх болсон бөгөөд нэг удаа бүр явган ширээнийх нь урд зогсож байснаа. Баримтагтай судрыг нь авах гэж байгаа мэт гараа сарваж гарын сунсаар цогтын биеэс бариад авах шиг болсон гэдгээ. Энэ явдалд сүрхий цочирдсан цогт өөрийн ирэхгүй ухаан балартч. Насан авгаа байгаагүй бол тэр чихтэй мажигч мэдэх байж. Эм чимлэгийн буйнд хөл дээр боссон тэр хэд хоног таг хэвтгэхтэй. Насан авгаад өөртөө тохиолдож байгаа зүйлийг нэгднэгэнгүй хэлэн аврал хүссэн юмсан ч. Гэвч түүний эрдэм чадалд хэд итгэсэн насан авгаа лам хараар явсангүй. Харин багш хүн үзэхгүй гэж хэлээд эм тарай хоол ундаар тордон чадлаараа халамжилж. Үүнээс болсон ч юм уу? Цогтын зүүдэнд элдв юм үзэгдэхэ болсон тул арай гэж тайвшран хэвийн байдалдаа орж эмнэлгээс гарчээ. Тэгээд нөгөө л шунаг совдаг зандаа хөдлөгдөн мэргэлэх ажилдаа ороод нэг хонож байтлаа. Хариу бүрий тасархын үед нэг хүн хаалгыг нь уучиргүй балбан яаралтай юм асуух гэсэн юм. Үүнхөөс гомдоохгүй гэсэн тул насан авгаа цогтын өрөөнд дагуулan орж ирэв. Олбгон дээрээ нөмгөн дээлээ нөмрөн сууж байсан цогт үзүүлэхээр орж ирсэн хүнийг хараад ихэд гайхажээ. 20 гаруй насны тэр залуу түүний зүүдэнд үзэгдээд байсан нөгөө аимшигт хүнтэй маш адил харагдсан байна. Тиймээс тэр залууг урд нь ирээд сунгууд яах ихийн зургүй дэрэн доороо байнга бэлэн байдаг хутгаа шүрэн аваад ухаангүй дүрж гарав. Үүнийг хараад насан авгаа үгтлэн орилж чарлан гарч хажуу айлынхандаа хэлэн цаадуулан түргэн тусламж цагдаа дуудснаар худгалуулсан залуу эмнэлэг рүү харин цогтоо цагдаа нарт баригдан явсан байна. Түүний нүдэн гөлийж ам нь ангай ухаан нэлт самуурсан байжээ.
Ганц худагт хоригдож байх хугацаанд насан авгай нэг удаа эргэж очоод насан авгай худгалуулсан залуу нас барсан гэдгийг хэлбэл тэр ямар нэг юмд хатгуулсан мэт огцом үсрэн босч ирээд ийш тийш заан хийрхэж байснаа ямар нэг юмтай ноцолдох мэт хөрвөж намайг битгий авч яваач гэж хашгирч уйлж эхэлсэн байна. Гэвч түүнийг үнэхээр галзуурсан гэхэд хэн ч итгэсэнгүй. Цогт чиг залтай нэгэн байтугай заахын хүн л ял завших гэж худлаа галзуурдаг учраас харгалзагчид огт тооссонгүй. Гэтэл тэр шөндөө цогт цамцныхаа ханцуунаас утас хөвөрцөөр боож өгсөн байж. Нэгэн дар өврөөс нь нэхэх аав ээж ах дүүгүй тул хэдэн хянагч хөдөөлүүлсэн болсон бөгөөд хойдын буян гэж ч хийсэнгүй. Харин насан авгаа сар гаруун дараа мэдээд ганц нэг ламд үзүүлэхэд жандгийн хорлол болж гэсэн юмсанжээ. Талигачийн алтан савыг буруу нээсэн. Талигачийн хойдохоор тоглосон хүмүүс энэ хорлолд өртдөг тул хэн дуртай талигачийн алтан саваар оролддоггүй. Тэрч байтугай талигачийн хойдын номыг буруу уншсан лам тэр жилдээ төрлөө олоогүй сүнсэнд хорлогддог гэдэг ийм учиртай юмсанжээ. За үнэхээр л сонирхолтой түүхүүд байна тийм ээ манайхаа. Магадгүй энэ бодит болсон байлаа гэхэд жоохон уран сайхны шинжтэй найруулгатай байж магадгүй. Аль эсвэл зохиомолч байж магадгүй тийм ээ. Нэг зүйл айгүй сонирхолтой санагдлаа л да. Нас барагсад талигачдын хойноос уншдаг номыг буруу уншсан лам сүнсний хорлолд өртөж нас бардаг гэж. Иймэрхүү зүйлийг би анх удаага л уншиж байна. Анх удаагаа сонсож байна. Хэдэн төрлийн ном уншдаг юм бол яадаг юм бол мэдэхгүй байна. Хэдийгээр таньдаг ламнар байдаг ч гэсэн энэ талаар ерөөсөө асууж байгаагүй байна. Та бүхэн бас зарим нь мэдэх байх, зарим нь мэдэхгүй байх. Чихээ нагас гадна админ нь таны сонсох сувг гэдэг дэлхийн сонгодог зохиолууд уншдаг тийм YouTube сувгаас ажиллаулдаг байгаа. За тэр сувг дээр нас барагсад талигачдын хойноос уншдаг Бардаа тойдол гэдэг номыг төвд хэлнээс орчуулсан байдгийн байлээ. Тэр номыг би таны сонсох сувг дээр уншсан байгаа. За тэр ном нь хүний оршихуун нууцад хүрэх түлхүүр юм а гэсэн бас өгүүлбэрээр дэрж эхлээд бард тойдлыг өгчлэн орчуулбал сонссны хүчээр чөлөөлөгдөх гэсэн утгатай бөгөөд за энэ судар нь төвдийн эрдэмтэн мэрэгдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрдсэн байдаг гинэ. За энэ судрыг нас нөхчөж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүр зиндааны ламнарл унших хэрэгтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй гэж бичсэн байна. За мөн энэ судар тэмдэглэснээр бардын 6 шат байдаг. 3-ыг нь хүн амьдтаа үзэж 3-ыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлсэн байдаг юм байлаа. Унших явцад бол үнэхээр сонирхолтой байсан л да. За та бүхэн сонирхолтой байх юм бол таны сонсох сувг дээр ороод нас баргасны хойноос унших бард тойдол буюу сонсхийн хүчээр чөлөөлөгдмөө судар гэдэг гарчигтай байгаа шүү. За би энэ зургийг энд тавьчих. Илүү дэлгэрэнгүй байж магадгүй. Бүр линкийг тавьсан ч болно. Видеоны дэлгэрэнгүй хэсгээр тийм ээ. Миний ойлгосноор бол энэхүү ном нь за хүн өнгөрснөөс хойш танд нэг тиймэрхүү гэрэл харагдана. Тэгэх юм бол тэрний зүг яваарай. Тийм гэрэл харагдана. Тэр бол амьтдын ертөнц шүү. Амьтан болж төрнө гэх мэтлэн үнэхээр сонирхолтой зүйлүүдийг бичсэн байдгийн байлаа. За ингээд чихээ нас угтаа хамт байсан. Та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.